Хүүхдээ өхүүлж байгаа явцад бол ихэд нэлээд олон бэрхшээл тулгардаг. Эдгээр тулгарч байгаа бэрхшээлүүдийн хамгийн түгээмэл тохиолддог бэрхшээл бол хамгийн түрүүнд хөхний толгой хагарах явдал байдаг. За мөн хөхний сүний гарц багасах, хөх зангирах гэсэн ийм бэрхшээлүүд элбэг тохиолдог. Тэгэхээр энэ гурван бэрхшээл юунаас болж үүсдэг гэхээр хүүхдээ хөхөөрөө дутуу хооллох, буруу өмхүүлэх, буруу хамлуулсантай холбоотой байдаг. Тэгэхээр эхчүүдийн маань мэдэх ёстой зүйл бол хөхөө хэрхэн зөв өмхүүлэх үү, хэрхэн зөв амлуулах вэ гэдэг асуудал байдаг. Хүүхдийг өссөн гэдгийг ээжүүд сайн таньж мэдэх ёстой. Хүүхэд хэтэрхий их өссөн бол хөхөө сайн амлаж чаддаггүй. Хүүхдийг хөхөө зөв амлуулахын тулд эхлээд хүүхдийн амыг том ангахыг төвчээртэй хүлээх ёстой. За тэгээ ам том ангасны дараа хүүхдийнхээ амд хөхийг тэр чигээр нь хийн. Тэгэхээр та бүхний нэг мэдэх ёстой юм бол хүүхэд хөхөө хөхдөг, хөхний толгой хөхдөг юм а гэдгийг мэдэх ёстой. Өөрөөр хэлбэл хөхний зөвхөн толгойгоо амлуулаад орох биш, хөхийг тэр чигээр нь бүтнээр нь хүүхдийн амд хийн. За ингэж хүүхдийн амд хөхөө бүтэн хийсэн тохиолдолд хөхний толгой хүүхдийн амны хөндийн хойд хэсэгт байрладаг. Хөхөх процесст хүүхдийн хил, за хүүхдийн доод ирүү сайн оролцдог. За мөн ингэснээрээ хөхний нөсөө төсгийн доор байрлах хөхний сувгууд бүрэн гүйцэд сайн суларч сүг гадагшлж өгдөг. Ингэснээрээ хүүхэд амжилттай сайн хөхөө хөхдөг. Хүүхдийн амыг том ангаагаагүй байхад хөхийг хүүхдийн амд чигснээс болоод хүүхэд зөвхөн хөхний толгойгоо амладаг. За энэ тохиолдолд хүүхний толгой хүүхдийн амны дунд хэсэгт оршин. За тэг хөхөх процесст хатуу тагна хилийн дунд хэсэг хоёр оролцоод өөрөлдөл хөхний толгойг ингэж шахаж гэмтэл үүсгэдэг. За үүнээс болоод хөхний толгойн хэлбэр өөрчлөгдөн, хөхний толгой гэмтэн, за мөн хөхний нөсөө төсгийн дор байгаа сүүний сувгууд бүрэн гүйцэд суларч чаддаг. За ингэснээр хүүхэд нэгдүгээр чадахгүй, хоёрдугаарт хөх сулрахгүй, за хөх сулрахгүй байна гэдэг нь цаашид сүү үүсэх процесс саатна гэсэн. Өөрөөр хэлбэл хөх зангирж үлдэх нь дараа нь хөхний сүний гарц мутах нь. Хүүхдээ зөв амлуулахаас гадна хүүхдийг зөв твэрхийн тулд хүүхдийн гидс ихийн гидстэй наалцсан байх ёстой. За тэгээ хүүхдийн толгой, их бие, бүхсэн бие нэг шугамд байна. Ээж хүүхдээ хоёр гараараа ингэртэй нааж твэрсэн байх хэрэгтэй. Энэ бол зөв твэрлэлтийн шинжүүд. За ер нь хүүхдийг амжилттай хөхөр болгох хамгийн эхлэл бол төрөх үед тавигддаг. Хүүхдийг төрсний дараа амьдралын эхний нэг цагт нь багтаж эхийн сүгээр амлуулах явдал, за амлуулахдаа зөв өмхүүлэх явдал бол амжилттай хөхөр болгохын хамгийн чухал зүйл юм аа. За та бүхэнд анхаарал тавьсан явдал баярлалаа. Амжилт хүсье.